Дорноговь аймагт нарны эрчим хүчийг батарей хураагууртай хослуулсан захилгаан станц ажиллаж байна. Амарвайны 2026 үсгэлэн худалдаа албан ёсоор нэгдлээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2025 онд 2,919.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Манай улсын 173 иргэн 2025 онд хөдөлмөрийн гэрээгээр гадаад улс оронд ажил эрхлэхээр зуучлагджээ. Аялын компанид залилуулсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Улаан үдэд агарын бохирдлын 1-р зэргийн аюулын харанх дэгдлээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Дорноговь аймгийн Эрдэнэс сум дотоодоос захилгаан эрчим хүчийг хангаад зогсохгүй зам үүдийг хангаж байна. 30 мегаваттын хүчин чадалтай тус станцыг дотоодын аж ахуйн нэгж өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулжээ. Нар болон батарейгаар хослон ажилладаг байна. Монголд анх удаа бие дааж ажиллах Black Start туршилтыг хийсэн. Энэ туршилтын Монголд ингээд анхны нар батарей хосолсон станц болсноор бид хэд төвийн эрчим хүчнээс янз бүрийн эрчим хүчний дутагдлуулах, гэмтэл гарах, аваар садал болох үед энэ орон нутгийг жишээлбэл замын үдийг бүрэн бие дааж цахилгаанаар хангадаг ийм Монголын анхны станц болсон. Улсын их хурлын дарга учрал тус цахилгаан станцтай танилцахдаа нарны эрчим хүчийг батарей хураагууртай хослуулсан яг энэ жишгээр аймаг сумдад эрчим хүчний хараат бус байдлыг бий болгож болохыг онцолжээ. Улаанбаатар хотын хэмжээнд сар шинийн баярт зориулсан 6 төрлийн үзэсгэлэн худалдаа гараад байна. Үүнээс Амарвайны 2026 үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ хүмүүст зах зээлийн үнээс доогуур үнийг санал болгоход оршиж байна. Зах зээлийн үнээс доогуур үнэтэй бүтээгдэхүүнийг борлуулах нь одоо хамгийн чухал байгаа. Дээр нь бид нар одоо нийслэл сэдвэрийн санаачлалаар хийгдэж байгаа ажил учраас энэ одоо иргэдийг дэмжсэн, бизнесмэнүүдийг дэмжсэн, за жижиг дунд бизнес эрхлэгч нарыг одоо бас үн төлбөргүйгээр одоо энэ сарын хугацаанд одоо үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж байгаа бас ийм онцлог жил болж байгаа. Амарвайны 2026 үзэсгэлэн худалдаа соёолж моол болоод их найд худалдааны төвөөс гадна 9 дүрэгт 4 бүрийн онцлогийг шингээсэн салбар үзэсгэлэн худалдааг мөн зохион байгуулсан байна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд өнгөрсөн онд 2,419.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийтдээ 2.5 сая хүнд олгожээ. Халамжид хамраг төслийн 53.7% нь хүүхдийн мөнгөнд тэтгэмж бол 9.1%-ийг их олон хүүхдтэй өрх толгойсон их эцгийн тусламж хөнгөлөлт, 6.4%-ийг нийгмийн халамжийн тэтгэмж, 2.5%-ийг тэтгэвэр, 1.9%-ийг нийгмийн халамж хөгжлийн үйлчилгээ тус эзэлжээ. Өнгөрсөн онд манай улсын 173 иргэн гадаад улс оронд хөдөлмөрийн гэрээгээр цалин хүстэй ажил эрхлэхэд зуучлагджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6%-аар өссөн үзүүлэлт болж байна. Гэхдээ 2023 онтой харьцуулахад 5.5 дахин буурчээ. Тухайн жил 961 иргэн гадаад улс руу жуулчлуулж байжээ. Аялын компанид залилуулж хохирох явдал тасрахгүй байна. Тодорхойлбол ажилчдаа аялуулах зорилгоор 20 сая төгрөг, гэр бүлээрээ аялахаар 36 сая төгрөг, мөн нэр бүхий аялын компанид 54.5 сая төгрөг шилжүүлж залилуулсан явдал тус цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Түүнчлэн аялж буй улсад очисны дараа байрлах буудал хүтчихгүй байх, буцах тасалбар нь бичигдээгүй улмаас онгоцны буудал дээр гацах зэрэг явдал гарчээ. Бюродын нийслэл улаан үдэд шөнө орой мэт нөхцөл байдал үүсжээ. Хэд хүдэрлийн дараагаар агаарт хорт байцууд дарахж тэнгэрийн өнгийг хар бараан болгосон байна. Хотод 1-р төвшний аюулын харанх зарлжээ. Айх шаардлагагүй ч гадагш гарахгүй байхыг зөвлөж байна. Энэ байдал 24-ний өдрийг хүртэл үргэлжлэн гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.